Хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт бол эцэслэн батлагдлаа. Тэгээ яг одоо 126 гишүүнтэй одоо шинээр одоо бүрэлдэсэн парламентын гишүүний хуваар бол энийг их олзуурхаж харж байгаа. Ер нь бол альва хуулиуд одооноос эхлээд 8 сарын 1-ээс эхлээд 25 оны 8 сарын 1-ээс эхлээд хуулийн зохицуулалт бүр нь хүн гэдэг агуулга төвдөө байлгах юм байна. Эрхийг нь хамгийн гол нь зөрчихгүй юм байна. Тэгээ хэрвээ зөрчихгүй байвал тэр үед нь яах вэ? Одоо батлахгүй гэсэн юм руу гавь шүү дээ, тий. Тэгээ хариуцлагын механизм нь бас орж ирээ. Ер нь бол чанартай хэрэгжихүйц хууль гарч ирэх юм байна л гэж бол ийм хүлээлттэй байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг бол дэмжиж уталсан. За би бол уулуурхайн салбарын төлөөлөл. Тэр уулуурхайн салбарт бол ашигт малтмын тухай хууль гэсэн одоо гол хууль байгаа. Олон журмууд бол дагаад гардаг. За тухайн журам нь хуулиа давж уугүй юу гэдгийг уул нь хууль зүйн дотоод төрхийн яамнаас хянаад батлагддаг боловч байнгын одоо энэ журмын зохицуулалт нь хууль давсан байна гэсэн гомдол төрөөсөө салдаггүйсэн. Тэгэхээр ашигт малтмын тухай хууль угаасаа шинжилж найруулагдах эсвэл нэмэлт өөрчлөлт байдлаар орж ирэх ёстой. Тэгэхээр хууль тогтоомжийн тухай хуульдаа нийцэж орж ирэх ёстой. Яагаад гэвэл 8 сарын 1-ээс хойш одоо бүх өнөөдөр яригдсан зүйлүүд одоо хууль эцэслэн батлагдахтай холбоотой яригдсан зүйлүүд хангагдаж хуулийн төсөл орж ирэх ёстой учраас ямар тач тийм одоо хүнд хий дэмий олон процессын үйл ажиллагаа нэмсэн биш зохицуулттай ойлгомжтой одоо ийм одоо хууль орж ирэх баха гэж хүлээж байна.